내게 오늘 어떻게 해요? 아무리 그러서네. 오늘 그러서요 뭐죠? 아무리 그러서네 뭐죠? 진행되는 지금 우리 자세히 어떤 무엇을 했지만 왜냐? 자, 어떤 탭스 자, 어떤 탭스 오늘들이 뵙지니까 따라서 오늘들이 본수비들이 오늘들이 아이치의 복스 공법공 빌드들의 닉닉 아이치의 복스 가지고 자, 실행들의 변화를 찾는 닉닉 대로가 가지고 자, 한번 선생님. 자, 이게 동로 대출. 이게 동로 대출. 자, 사이트 뜻대로 어서들 대충 어떤 분들은 옮긴 자신들 때까지 어서들 대래. 옮긴 자신들 어서들 대래. 자, 직소가 부저 같은 부분 될 때면 자, 허워 şirinleri bu isterim. Tev, uzay cümleler çam bir ihtarlı bir küçük ister. 자, 자, 우리들 그 화요 뒷뜰 yapın işte değil mi? 이들이 이 뒷뜰만 하네. 제린 뒷뜰, 아니면은 애쉬게 자, sen 애쉬게 못쓴데 애쉬하게 박샤가 자오를 걸면 애쉬게 못쓴데 비치 되어주시죠. 자, 혹시 하늘도 지금 내 지금 제가 보시죠. 자, 사면 천원 내주다. 비 어디 내주서 보시. ortalar engel sorduk. Bir ağaç, duyguyla hamdendirdi. Ağaçman udur acıda yaşadı. Doğu tizde yaptı başka bir udur çok işte öldü. O hiç yumayı dağıttık. Onu da birin daha başman tavuk, ettik, olduk, bastık, usturuk, doğulduk. Onların üstün uğuğu biçi cirereğe uğulduk buğu zorluyor buğsima. Bir kançara girin daha sonra hiç çatık. Tanrı nadı dostluğu. Süper. 자, 도слеги 처음부터 따라오세요. 자, 모두가 도слеги 좋아졌어. 오늘들이 기체dik. 나이스다 도сл하게 явуулсан шүү. Нүгдээ. 자, гүмэн ямар хүчин нэлээд бүгдээ дэвтэр дээрээ багшаа сүрнүүдийг бичээрэй. За, бичээ. Багш нэлээд. За, би дэвтэр дээрээ ажлын хуудсан дээр биш. Дэвтэр дээр шүү. За, хоолдоохоо. Ортон цэвэр нямбай бичин тийм ээ. Оглох идэх таслал тавь. Оглох идэх унтах идэх унтах босох үсрэх тэр нөгөө хүн хамрыг туслаач гэсэн чинь өөрөө ингэ бичсэн байсан гинэ. 다들 잘 찍어라. 대부분 여기서 오는데. 자, 내가 대부분 내면 되지. 오스트를. 비치죠. 자, 만난 누군 나있지만 누가 다 오고 미친 이게 미친 있으시네. 자, 나이차가 미친데 보기들 알지. 난 어렵게 미친데 나는 다 골라 놓치대 어떻게? 자, 와 지치면. 자, 어떻게 된 거는?
Бадархай шиг зөөлөндөө. Бадархай шиг тий орой бичсэн байх тийм ээ гэж бичсэн байж тээ. За дараагийн үгийг. За миний хөө. Зүйдээ. Үйл хөдлөлийг заасан үгийн танигийн өмнө их шиг болгоцсон бай. За дараагийнх нь. За миний хөө дээр. Тий өсөлт гэдэг үгний зөв хэлнэ шүү дээ. Бадархай шиг ээгийн оргиод буруу бичсэн байна гэдэг чинь шүү дээ. За тэгвэл бүгдээрээ найздаа туслахын хажуугаар өмнө үтсэн хичээлээ багтгаад сэргээ санацгаая. За дэвтэр дээр гарчгаад тавьчих. Найздаа туслах бас өөртөө мартсан юм байвал бас сэргээ санана гэж юм тийм ээ. За бид нар өнөөдрийн хичээлийг явуулаад найздаа туслаад энэ өгнүүдийг яаж ч хөлийг зөв болгож өгнө гэсэн шүү дээ. За хамгийн ихний тоглох гэдэг үгийг яаж бичсэгээ за миний хамгийн ойрхон байгаа юм за. За самбар дээр бичиж тоглох. За хурдан урдан. За дараагийнх нь миний унтах гэдэг үг алдаа байгаа тийм ээ. За дараагийнх нь миний бослох. За одоо нэгдүгээр баг дээр бүгд ажиллаж. Дараагийн таалбар дээр бүгд ажиллаж. За явлаа. За. Тэгвэл хамгийн хойш сууж байгаа хүн яах вэ? За дараагийн хүн тоогшиж байгаа юм эсвэл. За бичсэн дээр нийлүүлж байгаа та нар. За тийм сайн байна. За доор бичгэй. Өндөр сайн үтгэнэ. Яа гоё бичдэг юм бэ? Зүтэй за сайн байна. За шууд тавьчих. За хамгийн сүүлийн үгийг миний хөө. За за одоо найз маань биднийг энэ бичснийг хараад яаж байгаа өөр хаадаг цас чадчих болов? Чадчих байгаа тийм ээ. Тэгвэл яагаад энэ үгийг ингэж бичсэн бэ? Яагаад энэ үгийг ингэж бичдэг гэдгийг бид нар өнөөдөр хичээлээр найздаа тайлбарлаж өгнө шүү дээ. За өсөх гэдэг үү? За өөрсдөө бичсэнтэй тааруулаарай. Найзууд нь ингэж бичсэн байна. Таач нь үү? За таач руу ардна. За зөвхөн дэмжээгээ хийж өгдөө. За бид нар найздаа туслахын тулд өнөөдөр зорилго буюу өнөөдөр бид нар хичээлээрээ ийм зүйлийг үзэх юм байна. Үүнийг сурах юм байна. За дараагийн тэгвэл саяны зүйлийг сурахын тулд бид нар ямар үйл ажиллагаа хийх юм бэ гэдэг нь харуулъя. За эхний үйл ажиллагаа. За ийм үйл ажиллагаануудыг бид нар хийснээрээ өнөөдөр найздаа тусах чадах юм тийм ээ. За бид нар сая ямар үйл ажиллагааг хийчихв? Буруу зүйл яагаад яасан? Тэгээд бас найздаа тусахсан байгаа шүү дээ тийм ээ. За. За буруу зүйл ялгаарай гэж. За энэ нөгөө хүмүүсийг за хоёрдугаар багийн үг. За хамгийн ихний үг. Эхний үг ямар үг хийж байна вэ? За дараагийн үг нэрээ. Асуултанд хариулъя би хэлье гэж байна. Энэ үг өөрөө бид яаж хогд вэ? Хичээлдээ за дараагийн үг яаж? Дараагийн үг. Уулгаж юм үсэрч юм тийм. За дараагийн үг яаж вэ? Энэ ах яаж юм? Хайрлж дээ. Энэ ээж нь яаж байгаа гэдгүй. Бас онно. Хайрлж шиг тийм ээ. За энэ үйлдэлүүдээс үзээрэй. Багштай сайн үйлдэл нь ялгаад хэлэх байна. За ямар үйлдэл хийгээд сайн юм бэ? Ямар үйлдэл хийвэл муу юм бэ? За ихтэй сайнны нэг юм уу гэж хөө. За сайн нь сайнны нэг гэж байна. За сайн
авах юм бэ? За энэ. За, оо зүйтэй. Хичээлдээ оролцох сайн үү? Хичээлдээ оролцох. За, дараагийн хэмжээр мэдгүй. Оо зүйтэй мураа хайрлаа. За, ганцхан муур биш, ганцхан муур юу хайрлаад авах вэ? Үгүй. Амтныг хайрлах. Аав ээжигээ бас хайрлах. За, дараагийн. Хичээлдээ идэвхтэй. Оо зүйтэй хичээлдээ идэвхтэй сайн оролцох. За, дараагийн. Хичээлдээ нэмээ. Оо, нямбай байх. За. За, энийг юу гэж хэлчих вэ? Нямбай. За, өөр. За, хэлээрэй мэгөө. За, цэвэр бичих. Оо, зүйтэй цэвэр бичих. Ястай сайн байна. Ямар монгол хөвгт вэ? Цэвэр бичих. За, өөр. За, мэнийгөө. Намаа одоос хичээлдээ сайн байдгийг. За, тэгвэл энэ араа цэвэр бичих, хурдан унших гэдэг үгийг багш биччихөө. Унших. За, гимчлэгнээ сайн зүйлийг нэрлээд зүйд авах тийм ээ. За, одоо ямар зүйл нүүцсэн бэлээ? Муу үйлдэл нүүцсэн байгаа шүү дээ. Эндээс хийж болохгүй муу үйлдэл нь юу вэ? За, жихэр амттан идэхгүй байх тийм ээ. Мундаг өстэй сайн байна. Оо, ёстой сайн согтуурууд хундаа багуух. За, согтуурууд хундаа багуух гэж сайн байна. Өөр юу гэлээ? Өөр юу гэсэн бэлээ? Оо, ямар мөнгө. Энэ зураг байхгүй ч гэсэн яг за хэлээ. Оо, зүйтэй. Арих тамхинаас хол байх чинь. За. За, тэрийг муу зуршил гэдэг тийм ээ. Арих тамхи хэрэглэхийг муу зуршил гэдэг. Оо, зурхгүй бай. Тэр хүүхэд бол хичээлдээ маш сайн оролцож байхад нөгөө хэсэг нь яах вэ? Зурх байдаг шүү дээ. За, сайн байна. Гитмэчлэгээр бид нэрлээд зөндөө олдгийг нэр. За, одоо ингэ бүгдээ төр зурх гэсэн чинь. Төр зурх гэсэн чинь. За, одоо бүгдээ сайн муу зүйлийг улаад битсэн энэ бүгдээ ажиглая та. Яг үйл хөдлөлийг заасан үг нэх юм. Хүний хийж байгаа үйл хөдлөлийг заасан. За, оо, орших. Энэ үгнүүд бол хүний хийж байгаа үйл хөдлөлийг зааш нэрлэдэг тийм ээ. Үйл хөдлөлийг зааш нэрлэдэг. Тэгвэл бид өнөөдөр оо, ёстой мундаг сайн биш үү? Багшаа хэлчихсэн үгийг энэ үгт хэлцэн. Би яг энийг хэлчихсэн чинь хэн билээ мэдээ? Чойж хэлцэн биш үү? Ямар мундаг юм бэ? Би яг энэ үгийг хэлчихсэн байхгүй бүгдээрээ үйл үгийн биш үү? Ямар сайн юм бэ? За, бид нар энийг өмнө үзсэн тийм ээ? Яасан гэх юм. За, бид нар Өмнө олцсон их шиг нүд гэсэн. За, хараарай.
Өмнө авсан. Би тэнд нэг их шиг зурглаа өгчлөө. Юу зурглаа гэсэн? Оо, байх гэдэг үгний энд үйл хөдлөлийг зааж байгаа мөртлөө яасан бэ? Тэгвэл ямар их шигнүүд юм бэ? Тэг өмнөөс ямар их шигнүүд байна даа? Юуны их шиг биш үү тийм ганц их шиг юу? Оо ганц багын их шиг гэдэг шүү. Тэгвэл багын их шигнүүдийг ямар их шиг гэдэг бас ялгаа их шиг гэдэг шүү дээ бид нар энийгээс эргээс санаж байна. Зөв үү? Зөв шүү дээ. За эндээс өөртөө таалагдсан буруу үйлдэлийг бүгдээ дэвтэр дээрээ бичиж авчих. Буруу үйлдэлийг дэвтэр дээр бичиж авах. За сайн муу үйлдэлс чамд аль нь таалагдаад байна? Бурууг. Буруу үйлдэлийг дэвтэр дээр бичиж авах. Чи алийг нэг надад таалагдж байна гэж бодоод бичмээрсэн гэж байна. Багшийн байна доогоор бичсэн үгнээс тийм ээ? Үгнээс доогоор бичсэн үгнээс өөртөө таалагдсан. За, хурдан бичин бас цэвэр ям байж чинь. За, ингээд сууж чадахгүй юм байна уу? Тэгвэл хажуудлынхаа найзтайгаа ярьж байна шүү дээ. Бид нар өнөөдөр багаараа сууж байгаа юм чинь манай хамтаараа хийх ёстой. Алийг бичих вэ гэх. Оо тийм. Чи алийг бичих гэж байна. Би надад тэр нь таалагдаад байна. Оо яасан бэ? Хавш мэдсэн үү? А? Тэгсэн үү? Оо замш гараад байна. Яасан шагаад бичсэн. За бичсэн. За дуустал мэдсэн хүмүүсд гараа өгье. 3 үйлдэл бичиж байгаа гэсэн шүү дээ. Тийм ээ. Аа сайн байна. Хичээл бол багш нь ингээд шалгалт аваад ч юм уу та нарын хийсэн дасгалыг үнэлээ. Дэвтэр дээр чинь зөв буруу тэмдэглэдэг. Бас үнэлгээ тавьж өгдөг тийм ээ. Тэгвэл өнөөдрийн хичээл гэсэн бас үнэлгээтэй байх хэрэгтэй. Өнөөдрийн хичээлийг үнэлэхдээ багш танаас нэг бас ухаад байна. Бид нар өвлийн өдрөл боллоо тийм ээ. Бас хавар 100 намрын өдрөл ч гэсэндээ арай бага хэмжээний өвлийн өдрөл бидний санаас сэтгэхгүй илүүтэй зовоодаг ямар зүйл гэдэг вэ? За миний хөө. За бач. Үрдээс их зам яг. Өчигдөр босох за. Оо за хор талбар өвчин гэсэн үг шүү дээ тийм ээ за. Ханяа дурч гатгаа хоолой нүгдэг. За тэр хүн чинь юунаас шалтгаалаад байд юм гэж бодож байна. Хүүтнээс оо. Гадаа гараад ингээд нэг гэнт хийгээд ханиад байна шүү дээ. Танаас өгчтэй. Тэгвэл читэг багслах ямар арга юм бэ? За энэ. Оо цэвэр агаартай байхад үл яах вэ? Өнөөдөр ангид бүгдээр мод тарих боломж чахан муу очсон өнөөдөр ангидаа цэцэг тарих. Тэгээд тайсан цэцгээ бүгдээрээ хичээл дээрээ хэрэглээд татаж аваад та яг ангид цэцэг тарих шүү заяа. Бид нар өнөөдөр цаасаар цэцэг тарих гэж байна. Ойлгосноо? Цаасаар цэцэг тарих. За цэцэг тарих дуртай юу? Дуртай. За цэцэг юу тарих вэ? Хөрсөн юу тарих вэ? Савар хэрэгтэй. За ваар дотор байдаг гэж байна. За багш цэцгийн ваар зуръя. За цэцгийн ваар дотор юу нөгөө вэ? Шороо нөгөө. Тэгэхээр шороо дотор юу байдаг? Оо хөрсөн дотор бид нар үрээ шууд цэцгээ өгч суулчихсан билүү? Үгүй шүү дээ үрээ тийм ээ. Бид нар өнөөдөр энэ үйл ажиллагаануудаа хийгээд найзтай тусах чадаад хахад бидний өндөр олон өндөр ураад харна шүү дээ. Тэгвэл цэцэг урахад юу хэрэгтэй вэ? Уус хэрэгтэй. Агаар наад хэрэгтэй. Хэрэг хэрэгтэй. Үүлдээс яг үлээ. За бороо сайн байна. Ягаа хэрэгтэй сайн байна. Бидний зарим санаа хавтаад байна тийм ээ. Үйл хэрэгтэй. Үйл хэрэгтэй сайн байна. Цэвэр агаар хэрэгтэй. Тэгвэл бид нар савн дотроо үрээ хийжлээ. За үрээ дотор байгаа. Зөндөө олон үр хийж хэдэн цэцэг урахад бүгдээ харъя заяа. За. Одоо бид бүгдээ нэг бороо. За. Бороо та. Ахалтаас
ширүүн бороо гэж тэр үсээ явчих тийм зөөлөн бороо гэх юм ширээн дээрээ тавшиг за бороо ганц гэдэг тусалж шүү. За тусалж чамаас өрман яаж гоо соёолч гэдэг соёолс өрнөөс нахианаас нь юу гарах вэ? Шууд гараад иргөө. Өөе энэ юу юм да? Иш гараад ирлээ. За та хичээлдээ идэвхтэй оролцоод манай зүг улам том болоод дэлгэрээд цаашаа дараа их гараад ирэх нь шүү дээ. За бороо маань зүгсаа. Одоо жоохон бид дахиад бороо шүү тийм ээ. За багш нар энэ ажлын үйл зөвсөн байгаа. Ажлын хугацаанд байгаа. За дэлгэрээ. Ширээдэр багш бас нэг юм яриад хол бүс бүсдэгтэй зүгсэн байна. За энэ бүсдэгтийг цаваараа энэ нэг энэ хоёр бүхэн дээр нөгөө цавар бүхэхэд ажлынхаа утсан дээр он сарцныхаа доотлоор наач. За хүн болгоо нэг аваа. Өвтөн найруулгатай байна. Нэг баг үг тийм ээ. Оо тийм хүнээр нахгүй байхгүй шүү дээ. Хоёр бүхэн нөгөө цавар бүхэхэд маш гуртай игэр өгдөө дээ. Вот тут я сам, о, нацно, что? За юу гэсэн бодсон уу над чинь? За 7 хоногийн хогийн ажлыг төлөвлөх бодс гэж. 7 хоног гэдэг нь ямар юм гарах вэ? Өнөөдөр ямар дараг билээ? Аасан дараг. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ хичээл тасны дараа хийх ажлуудаа нэг төлөвлөлт бичиж. Чи юу хийх вэ? Юу хийх вэ? Гингээд чи ямар үйлдэлүүдийг хийх вэ гэж. За хичээлээ тараад очиж чи юу хийх вэ? Юу гэж бодож байна? За тэгээд за сайда. За тэгээд хүчтэйгээр бичээд гараа өгдөө. За хамгийн ихнийг багш нар мэдээж очив. Хүн хувцас тийм ээ. Хувцас төлөвлөгээ цааш нь яах вэ? Хүн болгоо өөр үйлдэлүүд хийн штэ. За одоо бид нар юу нэр ажиллах вэ? Оо тийм маш сайн нэг ажил хийсэн байна. Одоо нөгөө за бичээ. Өнөөдөр ямар хэрэгтэй баасан гэх. За цавар хандаад яачих вэ? Цавар тавьж явах цавар яах вэ? Дахиад ирэх гэж байна. Цавар хийж тарай. Юу юм гэж бодож байна. Яг бааш нэг баталчих. Башаа гэргүүтээ хадаар юу бичиж? Өнөөдөр ямар дараг гэсэн юм бэ? Баасан даргийнхаа өнөөдөр гэртээ аваад чи жишээд хамгийн ихтэй яа гэсэн? За дараад нь ямар үйл хийх вэ? За дараа. Оо цагаа. Тэгээд дараа хичээлээ хийх гээд. За дараа нь юу яг гэдэг нь хийх үйлдэлүүдээ нэг бичиж хэлдэг шин. Өнөөдөр баасан дараг учраас баасан даргийн бүсдэгтийг бүгднэ шүү дээ. За бичээд дууссан бол нэг баг юм дууссан доо солилцоод би юу их нэ гэдгийг нэг үзчихтэй хэн юу их нэ чиний хийснээс өөр амжилттай юу гэдгийг хоорондоо солиод үзчих. За хажуудаа сууж байгаа найзуудаа соличих. Хажуудлынхаа найзуудаа. Найзуудаа дуусны дараа нь за дуусч байгаа. Оо тэгчнээ шүнгөө цаас байсан ч гэсэндээ маш цэвэрхэн гоё юм байна. Нэгтгэсэн байна. За бичээд дууссан бол хажуугийнхаа найзтайгаа солиод байна. За би одоо найзаасаа санаа авч болно шүү дээ тийм ээ. Миний найз бас арай өөр надаас өөр нэг юм ажил хийх гэж байгаа нэрийн чинь болмоор юм байна шүү дээ гэдэг санаа авч байна.
자, 이제 떴어. 떴지, 너희들. 자, 떴어. 막에 나가는 박시단이 믿게 떴어. 뭐, 이제 삶에. 이만 떴으면 인 떴으면 인. 자, 떴어. 자, 인 떴어요. 인 떴어. Найзгаа хийх чөлөөтэй ажиллаас тань хаалцсан байх юм бол имэж бичиж болно шүү. Тийм ээ? Имэж бичиж болно. За болсон. За дууссан сайн байна. За манай багийн дууссан уу? Оо, за энэ ширээ дээр очиж. За ширээ дээр. Оо, тэнд утсан байсан биш үү? Би түрүү маштай идэх байхгүй. За баг бодоноос нэг хүүхдийг өшөөлье. Хинээр өшөөлье гэж бодож байгаа та нар бодоорой. Хоорондоо ярилцчих. За чи өшөж чиний их гоё байдаг шүү дээ. Найзтайгаа ярьж болно шүү дээ. За танаа хэнийг өшөөлж гарсан. За одоо танаа багаас хин өшөөлж гарсан. За танаа ярилцсан чи өшөөлж хийсэн. Чи за цаапаа шат гэж за самдаа хэмээн хэвэн шиг гэж за энэ бэрийг шүү гэж за танаа багаас чи за энэ багаас хинээр нөшөөгөө за уу бүгдээр өшөөдэй гэж за энэ зэхлээ за өшөө за маш хурдан өшөө шүү гэдэг заяа за өшөө бостон найзгаа яах оо бүгдээр тэнд юм уу заавч дээр за найзгаа уншиж хахад яг студид бичснийг анхааралтай сонсно за анхаарай яаж хардаг вэ вот горе мод будет хорошо. За. За, сэмбэ. За, танаа багс. За, өшөөрэй юм. За, сэндэ гараа. Гамнуура авгаа. Читэгийг хамрах дээрээ зүлэх. За, дээрээ зүлэх. За, чөөнөө гондог. За, танаа багс. За, хүчтэйгээ яах вэ гэдэг нь? Сонсон шүү дээ. Яриа дэвэл найзгаа сонсч чадахгүй юм. Онцгой шийдэл. Мөр гараасаа соолоо идэх. Гэрээнд асуурах хийх. Ээжтэй туслах. Оо, зүгтээ сайн байна. За, танаа багс юм лээ. Найзгаа сонсороо. Оо, зүгтээ сайн байна. За, одоо зүгээр энэ бүгд ингэ саяны баг багийн үйсэн хүүхдүүдээс нөгөө бид нэрээ хэгийн өмнө орсон ялган агшигтай өгнүүдийг бүгдээ хэлье. За, ямар үг гарч ирсэн бэ сая? Оо, төгөлдрөө. За, сая гэдэг үг байсан. Өөр ямар үг байсан? Оо, за. Угаах гэдэг үг үү? За, хараа өгдөө. Сая угаах гэж хэлсэн шүү дээ. Угаах гэдэг үг нь ялган
Тавтах. За ийм үйлдэлүүдийг бид нар хийх нэ гэдэг ингээд сая бичээд дараад ирлээ шүү дээ. Тэгвэл та нарын гэртээ хараад хийдэг үйл ажиллагаанд маань нөгөө бид нар хийгээд яд болохоос мэддэггүй бичгээр хийдэг болохоор анзаардаг байх нь шүү дээ нөгөө. Ялбар төгшмүүд маань нэг өдөр явж ирдэг байна тийм ээ. Багш ширээгээр нэг нарийн цас болсон байна. За нарийн цасаас хүн болгоно нэг аваарай. Зарим хүмүүс нэг жигтэй байгаа. За нэг аваач. За тэгвэл найзууд биш үү тийм үү? Та нар найзууд байна. Найзуудад ижил үг таарч. Одоо багш нь тайлбар өгнө шүү дээ. Энэ үгийг яах гэж өгсөн болоо гэх. Зүгээр үзүүлэх гэж өгсөн юм уу? Яасан юм бэ? Юу гэж бодож байна? За дахиад үгнүүдийг одоо бүгдээрээ нэрлэе. За хамгийн эхний үгийг нэгдүгээр дээр нэгдүгээр багаас хэлээ. За хэлээд юм нэг үгийг. Ямар тас бэ? Бусдын анхааралтай сонсоод энэ хэлээгүй үгийг бусдын хэлээ шүү заяа. За хэлээрэй. За хэлээ. Сэрх гэсэн байхгүй. За утгыг би тайлбарлачих уу? За миний гоо. Би сэрх үеийг атом ишиг зав ишигтэй өстэй. За зав ишигтэй өстэй. Тэгвэл энэ юу юм бэ? За өөрөө тайлбарлах юм байна уу? За сэрх гэж юу яах юм бэ? За тэгвэл энэ нь ямар утгатай вэ? За хэлээ. Мэдчихгүй юу? Сэрх гэдэг үг мэдчихгүй. Ямаа ёстой мөн хийсэн юм сая. Оо ёстой сайн бай. Сэрх ямаа гэж ярьдаг шүү дээ. За дараагийн үгийг. Одоо сая энэс өөр үг хий. За нэг үг хэлээч. Оо за. За үгүй баг чораа би хайрлах. За юу? Юу вэ? Оо бичээний юм уу? Энэ хоф гэж байна тийм ээ? Хоф дараа дөрөв гэж шүү дээ. Дараагийн хэн? Хоф. Ястаа сайн байна. За дараагийн хэн хэлээ? За. За үгүй хайртай бэлдээ. За хэ. Би хатдаг гэж хэлдэг. За. Оо энтэн мэдэн шүү дээ. За давцааг өөр үгийг ханаа багаас хэлээрэй. Давцааг үгийг хэлээрэй. Өөр. Өөр давцсан. За ханаа ямар үг вэ? Оо зүйтэй. Шах гэдэг үг өгөх гэдэг. За шах. Багш зааш нэгний үгийг хараарай. Шах. Оо за энэ үгээр хэлбэрлээ. Оо шах сорив гэж өгдөг шүү дээ. Дараа эсгчүүдийн юу гэдэг вэ? Шарх гэдэг шүү дээ. За шарх гэдэг. Юу шарх? Загас шарх, мах шарх, өнөг шарх тийм ээ. Сайн байна. За уу давцаг үг байна энэ одоо. Оо. Нягах гэж ямар үг вэ? Нягах үг.
явдаг шүү дээ тийм ээ. За сайн байна. За одоо эндээс багшийнхаа өгсөн заасан дээр доо тартна. За байна уу? Энэ хоёр үгний хаан аль нэгний утгыг гаргасан өгүүлбэр зохиож чинь. Аль нэг үгээр нь өгүүлбэр зохиогоод бас нөгөө ажлынхаа хуудсан. Нэг үнцгийн яс цавуулаад бач. За өгүүлбэр зохио. Жишээлбэл харах гэдэг үг таасан. Үгээр энэ хоёр үгний хаан аль нэгээр нь зохио. Үгээр гэж хэлсэн багш сая юу гэдэг хэлээ? Багшаа дараач гэсэн цаасан дээрээ бичих. Энд доор нь бичих. Доор нь бичээ. Дахиад ажлын хуудсан дээрээ наахна. Би. За бүгд за хамгийн түрүүнд бичсэн үг манай цэцгийн дээрээ өгч байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд бичсэн үг нь цэцгийн дээрээ өгч байгаа тийм ээ. За энэ. За гараад өгөөдрөө аваад тэд дээр наач өгөөдрөө ингээд уншиж өгье. За шатгач. Хий. Сонсох юм билээ. Хөөс би нэг уншиж чинь сонсоорой. За. Оо би шархан дээ. Сайн байна. За тийм тийм. Би шарах сорог болсон хүн харав. Оо би шарах сорог болсон хүн харав ямар мундаг юм бэ? За би нэ. За энэ юу гэж өгөх хэлж байгаа юм? Оо түгтэр анзаарсан уу? Энэ юу гэж хэлж өгөх вэ? Би харах. За би чамд шатгач. Оо түгтэр спасэрхой. Манай гэрээ тоорож штэ. За танаа багаас хэлж. Би оо түгтэр сайн зам шатгач. Оо ямар гоё юм бэ? Хичээлийн хог саяхан уугач. Хүүхэд хичээлдээ ороо. Бид нар сая хог хичээлдээ орсон штэ. Өстө мундаг бай, сайн байна. За бид нар дараагийнхаа үеийг бий. Манай цэцгийн дэндүү багт хөөлье. За хин билээ. Хамгийн дүндгэр борсон үг юм лээ. Төгс. За бид нар эдний цэцгийн дэндүүг оруулах гэж. Та нарын хооронд нь борооныхоо төслийг зөөлхөн шивэрүүлж байгаа. Зөөлхөн шивэрүүлж шүү. За дараагийн үг нь тэгээд киосэн мэдээ класс. За минь бороо. За дараагийн үг. Цэцгийн дэндээ хаана урах вэ гэдэг юу гэж бодож байна? Шинээр урах шүү. За энэс скотч аваад цаана ч. Хураа шиврээд байгаа шүү дээ. За дараагийн юм. За ануудаар өгдөг байсан. Ануудаар. За ямар бондог өгдөг. За баярлалаа. Газ үуч. Сайн байна. За дараагийн юу гэсэн бэ? Хэм бэ? Чи маш их үгтэй байна. Хэм бэ? Чингүү. За тийм ээ. Ястаа мод. Мянга үзгээд, мянга сонсгоод, нэг гүйцэд агшны нэг зүрх бат. За энэ ямар утгатай юм бэ? Юу вэ? Нэг сонсоод нэг үз. Мяа сонсоод нэг үз. Юу гэсэн үг вэ? Юу гэсэн юм бэ? Бага сонсоод. Оо тийм үү. Мундаг сайн биш. Баахан сонсож байгаа бол яг гэсэн үг. Нэг удаа чамд илүү сайн таалагдсан шүү. За энэ бидний өнөөдрийн давцсан ямар үсэн бэ? Юу асуу? Оо энэ яасан бэ? Яг ч юм юу вэ? Бидний бадагчнээ саатыг өгөх юм аа. Сайн байна. Бид нар түгс сая өөрийн хэгийн баг яг хэрэг шиг орхиод бичих юм бол ундаг зэрэг гэдэг юм аа. Ямаа болчт юм бэ? Айх баг гэдэг юм аа. Саяны дуурсан хог болчт юм бэ? Харах гэдэг үг маань амтан болчт юм бэ? Шарах гэдэг үг маань шарах сориг болчт юм бэ? Нялах гэдэг үг маань яг хүүхэд болчт юм бэ гэдгийг ялгаж мэдэж авлаа тийм ээ? Тийм сайн байна. За тэгвэл бидний энэ өнөөдрийн ажлын хуудас маань ном болчихъя. Одоо та нар ингээд дэвтэр дээрээ номлоо очлоо шүү дээ. Одоо номныхоо нүрийг хаагаад ямар хичээл үзсэн бэ үүдээ? Сэргээ сархай гэдэг. Тийм. Мянга сонсоход нэг үзийгээд бид нар өнөөдөр яач юу? Нэг юм ном хийгээд авчлаа шүү дээ. Одоо бид нар үзэх юм тоос тийм ээ? За гачгаа бичээд номон дээр гачгаа бичих үүдээ.
нөгөө бясалгал ажиллагаа хүн дээр маань шүү дээ. За тэгээд тэр нэг тийм гадна талд нь номны нэр гаднаа байдаг учраас гадна талд нь нэрээд өгчих. Ямар нэр вэ? Сэргээ санцгаа гэсэн ном гэдэг үү? За тэгээд энэ регистр анхаарал тавиад гэрээ даалгавар бичиж аваад эхний даалгавар нь төдөлгөөний хуудсыг бүгэлжлүүлэн бүлээрээ. Тий нам хуудсаа бүгэлжлүүлээд бүгдээд орой. Дараа нь хээр явах гიშгтэй үг 10-ыг олж бичээд 5-аар нь өгөөж бүчих орой гэж. Яг саяны шиг. Саяны бид нар энд хийсэн тэгээ гоо ээж гэх юм тийм ээ. За тэгээд та нар хичээлээ маш сайн идэвхтэй оролцсон учраас манай өнөөдөр цэцэг яасан бэ? Тийм гоё шат цэцэг ургасан биш үү? Тийм бааз? Тийм гоё шат. Ёостой яг наран цэцэг шиг ургасан байл. Тэгэхээр та нар дараад нь хүн байдлыг хүн орчныхоо хичээлдээ ийм цэцэг үгсэн тавиараа заяа. За таахгүй очиж. Таахгүй бол дэвтэр дээр бичиж авах тийм ээ. Танасай зөндөө бороо орсон шүү дээ. Борооны дараа юу гардаг вэ? Содон гардаг. Тийм гоо дэсэн шүү дээ. Борооны дараа зөндөө содон гардаг. Тэгээд та нар юу хийж гэнэ нөө? Хичээлдээ маш мундаг байсан. Бүгдээрэнд нь багийнхандаа баяр үргээ. За баяр үргэлтээ нэг арга зааж өгье. Зүгээр аргачихгүй. 1 2 3 баяр үргээ үлээж шүү дээ найз руугаа. За дахиад бүгдээ хамт